Байнгын орооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Чим бүрэн Алдар Жавхлан Ариун Заяа Батцамбарал нараас 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн эрхтэн эдис шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хилцүүлэхт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын их хурлын даргын 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 252 дугаар захимжаар байгуулсан бөгөөд ажлын хэсэгт Улсын их хурлын гишүүн Баярбаатар, Баясгалан, Инх насан, Болормаа, Иргэдэл, Отхонбаяр, Сарнаа, Эрдэнэт нарын гишүүд ажиллалаа. Мөн эрхтэн эдис шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцох шимжилгийн мэргэжилтнүүд болон төрийн бус байгууллагуудын холбогдох албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий бүрэлдэхүүнийг байгуулан ажиллав. Ажлын хэсэг болон ажлын хэсэг дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий бүрэлдэхүүн хэсэг өнгөрсөн хугацаанд нийт 17 удаа хуралдлаа. Ажлын хэсэг хуулийн төслийн хилцүүлэлт бэлтгэхдээ Монгол Улсын их хурлын тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлт, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс, эрүүл мэндийн яам, Улсын их хурлын гишүүдээс ирүүлсэн саналуудыг үндэслэн Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40-р зүйлийн 41 дэх хэсэг заасны дагуу байнгын орооны санал дүгнэлт гарах хүрээ хязгаарт багтаан төслийн үзэл баримтлалын хүрээнд зүйл хэсэг заалт нэг бүрээр ярилцаж дараах агуулга бүхий саналуудыг бэлтгэсэн болно. Үүнд 1. Эрхтэн эдис шилжүүлэн суулгах хууль тогтоомжийн нэр томьёоны тодорхойлолтуудыг үг хэллэгийг иргэд олон нийт ойлгоход хялбар, энгийн салаа утгагүй байдлаар илүү наривчлан томьёолж, хууль тэрглэгдэж буй сорьц хүн эд үндэсний хүлээх жагсаалт зэрэг зарим нэр томьёоны тайлбарыг тодорхойлтож нэм тусгалаа. 2. Монгол улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд гадаад улсын иргэн харьяалалгүй хүнд эрхтэн эдис шилжүүлэн суулгах тусламж үйлчлэгийг үзүүлэх зохицуултыг тусгалаа. 3. Эдисийн шилжүүлэн суулгах хэмжлэгийг илүү эрчимтэй хөгжүүлэх зорилгоор эсийн ангиллыг тусад нь зүйл болгон дэлгэрүүлж олон улсад хэрэглэгдэж буй эмчилгээний шин технологи болох эдисийг хадгалах тусгай зориултын сан буюу биобанкны зохицуултыг шинээр тусгалаа. 4. Амьд донорт тавигдах шаардлага, амьгүй донорыг илрүүлэх бүртгэх асуудлыг олон улсын жишийг зарчимд нийцүүлэн томьёолсон. 5. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Стамбулын тунхаглалын хүн болон хүний эрхтний 8-ны эсрэг тунхаглал зарчмуудыг хуулийн төсөлд мөрдлөг болгож тусгалаа. 6. Эрхтэн эдис шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо үйл ажиллагааг илүү оновчтой болгох хүрээнд шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож байгаа эрүүл мэндийн байгууллагуудын чиг үүрэг хоорондын уялдааг наривчлан тодорхойллоо. Эрхтэн эдис шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг та бүхэнд хүргүүлсэн тул хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.